Hi guys, хоб болохой булангийнхаа цаашинхэн дугаарт тавтай морил. Зэ манайхаа тэнгисийн ирэг дээрх 2 4 7 шоуны season 2 гарсан байгааг та бүхэн маань надаар хэлүүлтгүү мэдэж байгаа байх. Тэгээд everyone and their mother is talking about it. Бараг л бүх YouTuber-ууд одоо тэнгисийн ирэг дээрх 2 4 7 шоуны тухай ярьж байна. Season 2-ын тухай ярьж байна. Өөрсдийнхөө reaction-ыг хийж байна. Тэгэхээр би ч гэсэндээ өөрийнхөө хувь болох уу дээрээ жоохон хувь бацаатах гэж бодлоо. Окей. За тэгээ энэ бичлэгийг хийхээс өмнө би дөнгөж эхний 2 ангийг нь үзчихсэн байгаа. Тэгээд ерөөсөө заг гарахгүй бусад ангийг нь үзэж чадахгүй байгаа, амжаагүй байгаа одоогоор. Тэгэхээр та бүхнээс нэг гуйх хүсэх юм байна. Тэр нь болохоор доор комментэн доор битгий айгуу тийм амар спойлер хийгээрээ тэр хасагдсан энэ хасагдсан ч гэдэг юм уу те. Тэгээ би тэднийг харахгүй байхыг айгуу хичээж байгаа. Одоо сошиал дээр айгуу явж байгаа шүү дээ те. Тэрийг би харахгүй байхыг айгуу хичээж байгаа. Тэгээ үзнийхаа дараагаар ингээд хүмүүсийн тэ reaction бичлэгүүдээ үзээд ч юм уу эсвэл одоо сошиал дээр явж байгаа зүйлүүдийг харъя гэж бодож байгаа. Окей. За миний хувьд болохоор одоо яг тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг энэ хүү шоуны season 2-ын одоо reaction байдлаар нэг одоо тий энэ анги дээр тэгсэн тэр анги дээр тэгсэн гэж тэгж нэг ярихгүйгээр ягаад гэвэл та нар аль уушаа угаасаа үзчихсэн байгаа байх. Би сонирхолтой байх болов гэсэн үүднээс энэхүү оролцогчдыг эхний 2 анги дээр гарч байгаа оролцогчдыг гэхээр ч одоо яг жинхэнэ оригинал 10 одоо анхных нь 10 оролцогч байгаа шүү дээ тий. Тэр 10 оролцогчдыг нь би одоо rate хийх болно. 10-аас rate хийнэ. Окей. Ингээд rate хийгээд одоо жагсаана гэсэн үг. Окей. Гэхдээ та нар одоо битгий тэгж бодороо за чи одоо тий хүн амьтныг rate хийж үнэлгээ өгөж ингэж жагсаадаг хэмбэ гэдэг гэж зарим хүмүүс бас бодож байгаа байж магадгүй. Гэхдээ манайхаа битгий тэгж хүн дээр хүлээж аваарай тий. Угаасаа ингэж иймэрхүү шоун дээр ч тэр за эсвэл янз бүрийн кинон дээр ч юм уу те одоо цуврал муурал дээр те ингээд ер нь гадны орны хүмүүс ялангуяа одоо Америкт те хүмүүс TikTok дээр social media дээр ер нь айгүйх тийм тренд эдэж штэ ингээ хүмүүсийг одоо дуртай киноныхоо эсвэл дуртай цувралынхаа эсвэл дуртай reality show-ныхаа ингээд оролцогчдыг ингээ rate хийгээд өөрийнхөө хувьд те хувийнхээ хувьд миний хувьд болохоор энэ нэгт гэж бодож чинь тэр хоёрт гэж бодож ингээд те тэгээд явдаг үнэлгээ өгдөг тиймэрхүү трендүүд зөндөө байдаг. Тэгэхээр тийм хөнгөн байдлаар хүлээж аваарай. Би бол энэ хүмүүсийг ингээ шөмжлээд те чи бол тийм байна, энэ бол ийм байна, энэ бол 5 оноо гэж явж байгаа гэсэн үг бол биш шүү. За окей. Энэ бол зөвхөн entertainment purposes only. Okay. За тэгэхээр би эхний 2 ангийг үзсэн гэхээр чинь эхний одоо 10 оролцогчдыг анханасаа орж ирсэн 10 оролцогчдыг одоо ингээд рейтинг гэсэн үг баггүй юу? Тэгэд би мэдж байгаа season 2 дээр биш 2 дугаар анги дээр нэг шинэ эмэгтэй орж ирсэн те. Тэр оролцогчийг болохоор оруулахгүй гэж бодож байгаа. Энэ үнэлгээн дээр ягаад гэвэл би эхний одоо яг нэг анхдагч 10 оролцогчийг л одоо үнэлгээ өгөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ яг тэр эхнийхээ 10 оролцогчдэр одоо төвлөрнө гэсэн үг. Окей. За тэгээд юу ая гэж бодож байгаа. 5 эмэгтэй 5 эрэгтэй байгаа шүү дээ тий. Тийм учраас ингээд яг эмэгтэйчүүдийг нэг рейтлээд тэгээд эрэгтэйчүүдийг нэг рейтлчгээ. За тэгээ би ингээд жагсаах болгондоо яагаад би энэ хүнийг одоо тэр байранд оруулж байгаа вэ гэдгээ өөрийнхөө хувийнхаа одоо үзэл бодлыг илэрхийлээд явна гэсэн үг. Нэрээ энэ сизныг эхлэхээс өмнө манайхаа би тэнгисийн ирэг дээрх 2 4 7 гэж уншаад байдаг ус ахгүй юу? Та нар тэгдэг байсан. Тэгсэн чинь ингээ мока одоо хөтлөгч нь олж байгаа шүү дээ энэ сизны. Тэгээ яг энэ сизн ингээ цацагдаж эхлэхээс өмнө ингээ айгүйх тиймэрхүү промонууд, шторкнууд явж исэн те мокагийн одоо ингээл хэлээд оо тэнгисийн ирэг дээрх 2 4 7 ингээд season 2 эхлэх гэж байна гэдэг тиймэрхүү бичлэгүүд айгүйх явж исэн те. Тэгээ тэрэн дээр хүмүүс ингээд би сэтгэлдлүүдийг нь Facebook дээр уншсан чинь яагаад ингэж сони хэлээд байгаа юм бэ 24 7 гэд 24 7 гэл юу гэлээ мэдгүй нэг юм баахан хүмүүсийн сэтгэлдлүүд байгаадсан. Тэгсэн чинь манайхаа ер нь бичигдсэнийг нь харахаар угаасаа тийм билээ шүү дээ 24 7 гэж унших юм билээ шүү дээ 2 4 7 биш тэнгисийн ирэг дээрх 24 7 ягаад гэвэл 7 хоногийн 24 цагт тэ өдөр болгон 24 цаг болгон одоо тэнгисийн ирэг дээр байна л гэд тэгж байгаа юм билээ шүү дээ тэ одоо тийм болохоор 24 7 гэж унших юм билээ би тэгээд нэрээ тийм юм байна. Угаасаа ойлгомжтой юм байна. Би ягаад 2 4 7 гэж уншаад дүгсэн болоо гэж бодсон. Тэгээд би хүмүүсийн тэр Facebook дээр сэтгэлдлүүдийг ч гэсэндээ хараад надтай адилхан тэгэж 2 4 7 гэж уншижсэн хүмүүс зөндөө байсан юм байна да гэж бодсон. За тэгээд хэдүүлээ рейтингтэй орохоос өмнө одоо үнэлгээгээ өгж эхлэхээс өмнө хальт ингээд нэг overview яриад хай тэ одоо энэ шоуныхаа тухай season 2-ын тухай
Тэгээ season 2 эхний 2 ангийг үзээд надад бол үнэхээр гоё сэтгэл төрсөн. Яг л өмнөх одоо season 1 шигээ айгу гоё цуврал болж ийн гэж бодож байгаа, гоё шоу болж ийн гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол энэ Тэнгисийн иргэн дээр 2 4 7 гэдэг. Тэгээ 24 7 гэдэг энэ шоу чинь бол ер нь Монголд айгу анхдагч reality show шүү дээ. Айгу тийм сонирхолтой dating show. За тэгээд айгу таалагдж байгаа. Тэгээд panelistуудын хувьд болохоор 2 нь солигдсон байлээ өнгөрсөн одоо season-ээс. Тэгээд Болд ах орж ирсэн байлээ. Дуучин Болд орж ирсэн байлээ. За тэгээд нөгөөх нь хэн байлаа? Нэр нь мартчих жуучлаарай. Сод гэрэл гэд эмэгтэй panelist байсан тий. За энэ panelistууд тэгээд угаасаа өмнөх season-ы нэг panelist болох Дүзима гэд panelist байгаа. За тэгээд нөгөө нэг comedian Бата бас still panelist хэвээр байгаа юм байна лээ. За panelistуудын хувьд бол надад таалагдаж байгаа. Манай Болд ах эхний анги дээр бас жоохон бие бариад байгаа мó гэж надад харагдсан. Тэ айгуу дуугаа суугаадсэн нэг хин Нямбах айгуу амар ярьдаг байсан те. Өстой ингэдэг тэгдэг өстой тэгээд аамшгүй ингээд аамшгүй гэл те амар ярьдаг байсан. Энэ удаад болохоор Болд ах айгуу тийм жоохон reserved хүн юм шиг байлаа шүү дээ угаасаа те. Болд ах бол би айгуу ойр дотны хүн. Миний ойр дотны хүн биш л те. Угаасаа зүгээр нэг манай хөгжим мөжийг төгссөн болохоор те нэг сургуулийн хүмүүс болохоор Болд ахыгаа дэмждэг. Тэгээ бас манай Болд ах чинь манай ээж чинь дөрөнд дуучин хүн байсан. Манай ээжийн багш нь нэг багш нь Болд ахын ээж нь баггүй юу. Тэгэхээр бас ингээд жоохон дотн. Гэтэ би Болд ахтай ерөөсө хуваараа уулзаж үзэж байгаагүй л дээ. Гэтэ зүгээр ингээд урлагийн хүн гэдэг утгаараа те бас жоохон дотн байдаг. Тэгээд Болд ахыг харсан чинь айгуу тийм бие яриад байгаа юм шиг санагдсан. Гэтэ хаяа айгуу хөвгөлтэй тиймэрхүү комментууд хийлжсэн. Тэр нь айгуу инээдтэй байсан. За тэгээд сод гэрэл гээд тэр эмэгтэйгийн хувьд болохоор шинэ панелист байгаа те. Айгуу гадуур сошиал дээр тиймэрхүү жоохон хилам явж байсан. Тэгээ энэ сод гэрэл гэдэг эмэгтэй чи ямар сонио эмэгтэй вэ? Ямар бүдүүлэг панелист вэ? Тэ ингээд оролцогчдын тухай дандаа муухай одоо шүмжилсэн юм яриад ахамаа. Тэгээд тэр нэг хим билээ? Айл оролцогч үлээ. За би хараа тий. Тод билег гэд тэр оролцогч байсан те. Тэр Тод билег ингээд Stanley гэд хэцэн чинь ингээд дуурайгаад яаж хэлдэг гэнэ? Stanley гэд нэг жоохон шоолцсон те. Stanley яаж хэлдэг гэнэ? Stanley. Гэхдээ надад бол тэр нэг амар тийм сүртэй шүүмжилсэн гэж бодогдоогүй. Зүгээр эн чинь нэг entertainment зүйл гэдэг утгаараа те угаасаа panelistууд ч юм уу, шүүгчнэр ч юм уу юу ч байдгийн те. Эсвэл зүгээр хөтлөгчнөр ч юм уу ер нь тийм задгай ил одоо те үзэл бодлоо шууд чөлөөтэй илэрхийлж чаах нь илүү сонирхолтой байдаг шүү дээ те. Тэгэхээр надад бол тэрийг айгу тийм шүүмжлээд энэ ч гэдэг юм уу тийм бодол орж ирээгүй. Тэгээд миний баг бацсан юмыг хэлцэн гэх юм уу та нар ч тэгж бодож байсан баха. Зүгээр Stanley гэдэг те тэрийг жоохон чүт маягтай Stanley гэж хэлсэн шүү дээ те. Тэгээ би яг толгон дотор яаж хэлдэг гэнэ бодож байсан чинь энэ сод гэрэл гэдэг юм ихтэй яаж хэлдэг гэнэ гэж хэлчихсэн. Надад бол тэр нэг амар сүртэй тийм бүдүүлэг те сошиал дээр хүмүүсийн яриад байгаа шиг тийм амар бүдүүлэг бол нэг сүртэй санагдаагүй. Гэтэ хүн болгон өөртөө гэсэн opinionтэй байгаа штэ те. Тэгэхээр миний хувьд бол тийм байлаа. Эхний season-ы оролцогч Мока маань ингээд хөтлөгч болсон байлээ. Гоё яасан гэж бодож байгаа. Тэг ер нь бол ингээд цаашдаа те бараг энэ зүгээр юм шүү гэж бодоод байгаа байхгүй юу. Бас жоохон сонирхолтой байх үүднээс season 3 дээр одоо жишээ season 2-ийнхоо нэг хүнийг ингээ хөтлөгч болох ч юм уу те дандаа өмнөх season-ээс хөтлөгч болгоод байвал арай илүү сонирхолтой юм болов уу гэж бас бодож байгаа. Айгуу гоё тийм шинэ концепт байгаа байхгүй те. За надад бол таалагдж байгаа. Тэгээд Мокагийн хувьд болохоор одоо өмнөх яг season 1 дээр оролцож исэн оролцогч хуваараа одоо хөтлөгч хуваараа гэхээр шал ондоо харагдаж байгаа үстэй те. Айгуу тийм өөр vibeтэй байсан. Тэгээ тэр нь бол айгүй өөрт нь гой цогчижсэн гэж бодож байгаа миний хувьд. За одоо ингээ хийдүүлээ эхнийхээ 10 оролцогчдыг миний зүгээс миний хувьас ингээд байранд оруулаад rate хийцгээе. За манайхаа та бүхэн маань Тэнгисийн ирэг дээрх 2 4 7 шоуныхаа шинэ үлрэлийг 2 дугаар сизныг Look TV дээрээс оюуны эрхтэйгээр дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзээрэй. За тэгээд 7 хоног бүрийн 3 дахь өдөр шинээр 2 анги нэмэгдээд явна гэсэн шүү. За тэгээд та бүхэн маань хэрүү өмнөх ангиудыг үзэж амжаагүй байгаа бол ухраагаад үзэх боломжтой. Тэрч битгий хэл эхний сизныг эхний үлрэлийг үзэж амжаагүй байгаа бол яг одоо очиод ухраагаад үзэх боломжтой шүү. За тэгээд шинэ үлрэлийнхаа сизон
хоёрын талаас сонирхолтой мэдээллүүдийг, сонирхолтой фактуудыг одоо жишээ нь оролцогчдын талаарх сонирхолтой фактууд ч гэх юм уу тиймэрхүү зүйлсүүдийг мэдэж авах хүсэж байгаа бол Look TV-гийн сошиал медиа хуудаснаас авах боломжтой байгаа шүү. За тэгээд Look TV дээр энэхүү шоугаа үзэх боломжтой линкийг нь доор description хэсэгт оруулж өгсөн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань линк дээр дараад Look TV рүү ороод Тэнгисийн ирэг дээрх 2 4 7 шоуныхаа шин цувралыг, шин сизнийг үзээрэй. Яг эхлээд хэдүүлээ эмэгтэйчүүдээс эхэлчихв. Always ladies first, right? So хэдүүлээ эхлээд эмэгтэйчүүдээс эхлэе. За эмэгтэй оролцогчдоос нийтдээ хэдүүлэнд нь 5 оролцогч байгаа of course тий. За эхнийх нь болохоор Зол Жаргал гээд эмэгтэй байгаа, охин байгаа. За тэгээд айгүй гоё охин байсан. Солонгост амьдардаг гэсэн. Энэ чинь нөгөө юу гэсэн шүү дээ. Манайхаа ямар үлээ нэг солонгос дуучин би нэрийг санахгүй байна. Тэр солонгос дуучны нэг эрэгтэй дуучны клубэнд тоглож байсан охин гэсэн тий. За эхлээд ямар ч зүгээр ямар эмэгтэйчүүд байгаа вэ гэдгээ ингээ яриад байгаа зав. Зол Жаргал гэд байсан. За тэгээд Тод Бэлэг гэд эмэгтэй бас байсан тий. Тод Бэлэг, Амар Жаргал гэд байсан. Амар Жаргал болохоор дуучин гэсэн тий. Монголд би ерөөсө харж байгаагүй. За тэгээд Мичи гэдэг нэрээр явж байгаа тий. Мичит гэдэг эмэгтэй бас байсан. Шүдний эмч гэсэн тий. Яг тэгээд уран байгаа. Юуныхын тайзных нэр нь болохоор Өлия гэлөө. Тайзны нэр биш үү зүгээр нэг нэм гэлөө тий. Өлия гэсэн. Ингээ болцсон уу? За тийм ээ. Тавлан хэлчихсэн байна. За хэдүүлээ одоо энэ 5-аасаа rate хийндээ заяа. За миний бодлоор хэдүүлээ яах вэ? 1-р байрнаасаа явах уу? 5-р байрнаасаа явах уу? За 5-р байрнаасаа яваа заяа. Доотлоосоо яваад дэвшлээ. Окей. За энэ 5 эмэгтэйгээс тавлаа айгу гоё өөрөөсөө гэсэн ертөнцтэй гоё одоо vibeтэй, имижтэй тийм 5 өөр төрлийн эмэгтэйчүүд байсан. Тэгээд тавлаа айгу гоё охтууд байсан. За миний хувьд болохоор одоо my least favorite тэ миний одоо энэ 5-аас хамгийн одоо бага таалагдж байгаа нэг юм одоо least favorite. За тэгж л орчлох юм энэ хамгийн бага одоо яг энэ 5 эмэгтэйгээс жагсуулаг гэх юм бол хамгийн багт нь сүүлийн байранд нь орох нь бол Амар Жаргал гэж бодож байна. Амраа гэд эмэгтэй тий. Тэгээд дахиад сануулаад хэлэхэд манайхаа энийг би ингээд 5-р байранд орууллаа гэд тэгээ хамгийн сүүлийн байранд орууллаа гэд би энэ эмэгтэйд ч юм уу дургу энэ эмэгтэйг өстой тэгж байгаа гэсэн үг бол огтхон биш. Зүгээр 5 хүнийг ингээд жагсаах бол миний хувьд гэж байгаа шүү. Окей. За тэгээ битгий буруугаар ойлгодог хүмүүс зөндөө байдаг шүү. Тэгэд Амрааг бол би ягаад хамгийн сүүлийн байранд оруулж байгаа бэ гэхээр зүгээр л одоо тэгээ энэ 5 эмэгтэйчүүдээс хамгийн их таалагдсан тэгээ Амраагаас илүү арай жоохон таалагдсанууд нөгөө хүмүүс нь байсан болохоор л 5-р байранд оруулсан гэсэн үг. Өөр ямар ч тийм одоо шүмжлээд авах юм бол байхгүй. За тэгээд дараад нь 4-р байранд болохоор миний бодлоор Тод Бэлэг гэд эмэгтэй байгаа. Тод Бэлгийг би 4-р байранд оруулж гин. Тэгээд өөрөө амар тийм харахад айгу тийм солонгос vibe-ных байсан те үгүй юу? Та нар тэгж бодож байна бодохгүй нөө. Зүгээр ингээд амар тийм Singles Inferno надад амар санагдсан. Гэтэ би Singles Inferno нэг амар үздэггүй л те. Эхний нэг season-ыг л үзчихсэн. Гэтэ ер нь ингээд анх тэр нөгөө нэг орж ирж байгаа те тэр villa руугаа орж ирж байгаа тэр өмсөж байгаа хувцс ингээд ер нь жоохон өөрхөн байгаа стайл нь надад тийм Singles Inferno kind of vibe өгсөн. Тэгээ тийм учраас би ингээд жоохон тийм солонгостой vibeтэй гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэ айгу гоё эмэгтэй байсан. Тэгээд 4-т жагсаалаа. Окей. За 3-р байранд болохоор Зол Жаргал гэд тэр эмэгтэй байгаа. Зол Жаргалыг оруулсан байгаа. Зол Жаргал надад айгуух таалагдсан. Яагаад вэ гэхээр өштэй нэг тийм та нар ажигласан байх те амар тийм feminine айгуу тийм эмэгтэйлэгтэй эмэгтэй хүн болгон байлаа гэл бүгдээрээ эмэгтэйлэг зан чанартай байна гэж бол байдаггүй шүү дээ тий. Бас эрэгтэй хүний тал дээр ч гэсэн те бүгдээрээ л эр хүүс байлаа гэд бүгдээрээ эрэгтэйлэг байна гэсэн үг байдаггүй те. Тэгээд Зол Жаргалын хувьд болохоор айгүй тийм feminine, яг тийм эмэгтэйлэг зан чанараа ингэж гаргаж чаддаг айгүй тийм зөөлөн төлгөө хүн юм шиг санагдсан байхгүй. Тэгээд айгүй тийм soft spoken буюу айгүй тийм зөөлөн намуу яриатай гэх юм уу тэгэж хаашгичж тэр ярьдгүү тэгээ айгүй тийм айгүй их юм ярьдаггүй. Гэтэ би яг эхний 2 анги л үзсэн байгаа болохоор энэ миний одоо үзэл бодлоо шүү те. Цаашдаа яасан I don't know. Гэхдээ яг эхний 2 дээр бол тэ яг айгуу тийм soft spoken айгуу тийм жоохон яг хизээ хаана юу ярихаа мэддэг тэ айгуу тийм намуун дөлгөөн хүн юм шиг санагдсан. Тэг би ер нь нэг иймэрхүү feminine хүмүүст айгуу дуртай. Тэг гэхдээ заримдаа ингээд
зарим эмэгтэйчүүд feminine айгүй эмэгтэйлэг байна гэхээр айгүй хит ингээ айлгүтчих гад байдаг те айгүй хит ингээд байгаад байдаг. Тийм бол биш байгаа байхгүй. Зүгээр яг тийм зүгээр л байгаа л хүн нь feminine. Байгаа л хүн нь зүгээр эмэгтэйлэг намуун дүлгэн гэх юм уу те. Тийм байсан. Надад бол айгүй таалагдсан. Солонгост амьдардаг гэсэн те модель хийдэг гэж хэлжсэн. Яг тэгээд ер нь нэрээ би ажиглаадсан чи энэ тэнгисийн ирэг дээр 2 4 7 дээр те орсон баг бүх хүмүүс модель юм шүү гэж бодсон. Гэтэ нэр хүмүүс энийг би бодсон. Хүмүүс ингээ би нэг мэдээддэг юм шиг л те. Өө энэ амраа байна, энэ дуучин байна. Энэ нөгөө нэг модель охин байна. Гэ би нэг мэдээддэг юм байл тэгээд би бодсон. Монгол үнэхээр жижиг юм а те. Үнэхээр жижиг юм а те. Хүмүүс нь баг бүгдээрээ би нэг мэддэг юм шүү те. Та нарт нэр энэ оролцсон 10 хүнээс шууд ингээл хараад өө энэ ч нэр хэн бэ штэ гэж мэдсэн хүмүүс байгаа юу? Тэр байгаа хүмүүсээ доор комент бичүүлдэгээрэй, окей? За тэгээд одоо 2 дугаар байранд болохоор миний айгуух таалагдсан хүмүүсээс 2 дахь нь болохоор хэн байгаа? Мичи байгаа. Мичид гэд эмэгтэй те. Шүдний эмч эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй айгуух таалагдсан надад. Ингээд ер нь тэр байгаа байдал нь тэгээ ер нь өөрийнх нь царай айгуу хөөрхөн те. Нэрээ манайха би энэ үнэлгээнүүд дээрээ зүгээр тэр ганцхан гаднах байдлаар нь те царай зүс би ерөөсөө тэгж үнэлээгүй шүү заа. Зүгээр би энэ оролцогчдыг хэрхэн өөрөө ингээ үнэлээд хараад ажиглаад те хүлээж авсан бэ гэдгээрэл тэр хүн дээр нь ярьж байгаа болохоос шингээл энэ өстө хөөрхөн байсан, энэ өстө царай модтой байсан ч гэдэг юм те. Тим юм огт яриаггүй гэдгийг, тим юмар нь үнэлээгүй гэдгийг ойлгоорой. За тэгээд мичтийн хувьд болохоор айгүй хөөрх эмэгтэй байсан, өстө нүд хаа уулсан те бүр ингээл том торомгор одоо нүд тийм эмэгтэй байсан. Тэгээд айгүйх таалагдсан юм гэдэг юм бол бас ер нь бол ингээд айгүй тийм soft spoken те. Ер нь бол ингээд дандаа их тэгж амирх амаа билүүдэд айгүй хөстөж ашгаж машгачаад ингээд сүртэй ингээд юм яриад байдаггүй ингээд айгүй тийм ярих газраа ярьчихдаг. Тэгээ хүмүүсийг айгүйх ингээд ажиглаж сонсдог юм шиг надад санагцсан. Тэгсэн мөртлөө ингээд айгүй дараавхан юм гэхээр бас үгүй байгаа хгүй те ярьж байгаа юмудыг сонсохоор ингээд хэлжсэн шүү дээ. Би хэрэг ингээд таалагдсан эрэхтэй байгаа бол жихэн амьдрал дээр шууд очил Instagram асуучдаг гэж байгаа хгүй. Тэгэхээр тэр чинь бол ингээд айгүй тийм шай дараахан үний хийх үйлдэл биш байгаа хгүй те. Тэгсэн мөртлөө ер нь тэгээ би хэлээд байгаа хгүй. Хизээ юу хийх юм гэдгийг мэддэг. Тэгээ тэгсэн мөртлөө ингээд айгүй галзуу тийм одоо хитрхи тийм амир жүлэд гэх юм уу те хитрхи тийм одоо тийм юу гэж хэлэх юм бэ ангалзуур биш ч юм уу те нэг тийм хүн шиг санагдсан байхгүй юу. Тэгээд бас өөрөө юу гэсэн штэ шүдний юмч. Тэгээд би ер нь бол ингээд хүмүүсийн одоо юу юм бэ боловсрол эрдэм мэдлэг тэгээд юу н ажил мэргэжилтээр айгүйх тэгэж юу яадаг байхгүй юу. Одоо ач холбогдол өгдөг байхгүй яад бол би хүн боловсрал эзэмших ямар амар хэцүү байдаг вэ гэдгийг өөрөө мэддэг хүн болохоор тэ хүмүүс заримдаа ингээд боловсрал гээл тэнгүүд одоо ялангуяа орой үед тэ хүмүүс ингээд боловсрал юм бүртээ нэг диплом л агааз гэж боддог хүмүүс айгүйх болчихсон байлаа. Тэр бол үнэхээр харамсалтай. Тэгэд боловсрал эзэмших ямар байдаг вэ тэ их сургуульд сурах ямар хэцүү байдаг вэ гэдгийг бол тэ үнэхээр ямар амар хүч хөдөлмөр ингээд цаг зав өстө бараг л цус гэх юм уу те өстө хөлс цус нулимстайгаа холилдож ижилтэй ингээд сайн сураад ингээд диплом авдаг шүү дээ. Тийм учраас ингээд би хүмүүсийн ажил мэргэжилтээр айгүйх ингээд одоо хүндэлдэг гэх юм уу хүндэтгэл үзүүлдэг гэх юм уу. За тэгээд ялангуяа эмчтэй шүдний эмч ялангуяа тиймэрхүү ангаах ухааны зүйл дээр бол би айгүйх хүмүүсийг хүндэлдэг байхгүй айгүй хэцүү мэргэжил шүү дээ те. Тэгээд тийм учраас надад бол энэ эмэгтэй өөрөө сайхан ч эмэгтэй байна. Тэгээд давхар ингээд тэ ийм том мундаг мэрэгчлээ байна гэд тийм утгаараа надад айгүйх таалагдсан гэх юм уу. За тэгээд тийм байна. Окей. Мичигийн хувьд бол тийм байна. Нэгдэх номер 1 хүн болохоор миний надад хамгийн их таалагдсан хүн болохоор угаасаа та нар ойлгочихж байгаа бах те. Ганцхан л хөрөлдсөн байгаа штэ эмэгтэйчүүдээс уран байна. Ууля гэд те. Энэ эмэгтэй энэ охин бол үнэхээр надад таалагдсан. Одоо гаднах байдлын хувьд хэлэхэд байна шүү дээ. Надад арьсан амар гоё таалагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд амар гоё бор арьстай охин байсан шүү дээ. Тайн гэж ярьдаг те. Тэгээд яг ойлгож байна ингээ Азийн орнд те ялангуяа манай Монгол, Солонгос энэ төр гэл те Азийн одоо орнуудын beauty стандартын нөгөө нэг арьсан дээр болохоор амар тийм цонхгор, pale, цайвар, цагаан байхыг ингээд илүү их ингээ үнэлтэхтэй айгүйх тийм хөөрхөн байна, гоё байна гэж хардаг. Эсвэргээр одоо барууны орнуудад ялангуяа Европт тэгэл одоо Америкт те одоо арсны өнгө нь тань байх тусмаа ингээд борж яг бор гэхгүй те юу юм бэ?
за борл гэх юм байна л да тань те ингээд наранд гоё шарагдсан юм шиг те тийм одоо өнгөнд хүмүүс илүүх дуртай байдаг байхгүй юу. Тэгээ тийм учраас одоо биеийн тухайчсан урд нь ярьжсэндээ тийм учраас бүр Америкт ч хүмүүс ингээд наран твтээд юу яан те арьсаа борлуулна бүр болохгүй бол өвлийн улиралттай тэгэж наран твтэх боломжгүй байгаа бол ингээд спрей тан газруудад очиж ийм спрей тан хийлгүүлнэ эсвэл болохгүй бол нэг орон твтдэг юм байдаг шүү дээ те одоо тэр хөвтдөг танинг бед дээр очиж ингэж арьсаа шаран байж те түлэн байж ингэж бор харагдуулдаг гэд те тийм учраас надад бол ингээд би өөрөө бор арьсантай айгуу дуртай. Тийм учраас надад бол айгуу гоё харагдчихсан. Яг л тэр далайн ирэг дээр байх ёстой хүн юм шиг тэр beach хүн юм шиг харагдчихсан. Not beach guys, beach шүү заяа арал дээр байх ёстой нэг тийм Hawaii энтри явах юм шиг харагдчихсан. Тэгэд түүнээс гадна байгаа байдал нь айгуу гоё таалагдсан. Өөрөө юу хийдэг гэлээ? Модель хийдэг гэсэн те. Модель хийдэг гэсэн шүү. За тэгээд модель хийдэг гэсэн нь билүү? Манайхаа би андарч юу? Айгүй олон модель хийдэг байсан хүмүүсээсэн болохоор би андуураад шүү. За ямар ч гэсэн энэ охин ингээд тэр байгаа байдал нь бас дахиад нөгөө нэг цол жаргал гэж тэр эмэгтэйд айгүй төстэй vibe нэг гэх юм уу? Ягаад гэвэл айгүй тийм бас soft spoken. Айгүй тийм зөөлөн яриатай. Тэгээд тэгсэн мөртлөө айгүй найланхаа гэх юм айгүй тийм хөөрхөн ингээд айгүй тийм cute гэх юм одоо тий нэг тийм эмэгтэйлэг бас л айгүй тийм эмэгтэйлэг тийм найланхаа тэгсэн мөртлөө айгүй зөөлнөр ярьдаг. Тэгээд бас тэ амаа билүүдэд идэггүй гэх юм одоо айгүй их юм яриад идэггүй ингээд айгүй тийм зөв газараа зөв цагтаа зөв хүмүүстэйгээ ярьчихдаг гэх юм уу тийм төрлийн хүн юм шиг надад санагдсан. Миний хүлээж авсан perception бол тийм ба. Окей. За тэгээд айгүй тийм natural beauty юм шиг санагдсан. Айгүй тийм натуралны тийм одоо мис засалт ч юм уу мис засалт ороод одоо орох буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Хүмүүс өөрсдийнхөө нүур цариг яаж өөрчлөлмөр байна уу өөрсдийнхөө дуурштай тий зүгээр ингээд надад энэ охиныг бол харж байгаад айгүй тийм цаанаасаа байглаасаа айгүй гоё царайтай тий зүүн царайтай модель царайтай юм шиг санагдсан. Тэгээд ер нь байгаа байдал нь айгүй их таалагдсан учраас энэ 5 охиноос хамгийн их таалагдсан нь болохоор миний хувьд уран байлаа. За тэгээд тийм учраас би нэгт орууллаа. Яг ийм байна. За одоо ингэ хэдүүлээ залуучуудыгаа rate хийцгээе. За залуучуудын хувьд бол халаар хонгор байна. Бэрлэнд байдаг бас модель гэсэн тийм модель залуу байлаа. За тэгээд цэрэн тогтоох байсан манай бак залуу цэги гэж явж байгаа тийм. За тэгээд цэлмэг буюу цэтүла байна. Яг тэгээд цэтүла ч нөгөө сагсан бөмбөгч гэсэн тийм. За тэгээд хас чулуу буюу хасаа байла and төгс сэтгэлт буюу төгсөө гэд бас солонгост сурдаг залуу гэд солонгост байдаг залуу гэдгсэнтэй сурдаг гэлөө байдаг гэлөө араа нөө. За ямар ч гэсэн тийм 5 залуучууд байна. За энэ 5 залуучуудаас миний хувьд шүү дээ тавт жагсах хүн бол төгс сэтгэлт байлаа. I'm sorry. Төгс сэтгэлт байлаа. Яагаад вэ гэхээр зүгээр айгүйх бас тиймэрхүү яриа байсан те угаасаа хүн болгоно ярьж ах шиг байсан. Насны хувьд арай дэндүү залуу юм шиг те. Тэгээд хэд настай гэсэн бэ? 24 та гэсэн үү? Тэгээ ямар ч гэсэн айгүй тийм бэби царайтай 24 та байсан ч гэсэн айгүй бэби царайтай байгаа байхгүй те. Нилийн ялах хөвгч царайтай ингээд хальт харуул зүгээр яг нэг 10 жил өгч харагдчих гээд байгаа байхгүй юу. Тийм учраас зүгээр тэгчлээ. Тэгээд угаасаа та нар харсан л бахта өөрснөө ингээд айгүй тийм солонгос таньдардаг гэдэг утгаараа айгүй тийм солонгос стайлны залуу байсан. Тэгээ ер нь баг солонгос залуучуудтай адилхан харагдчих гээд байсан. Тэгээд тийм учраас миний хувьд болохоор тав жагсааж байгаа нь бас тийм утгаараа би ер нь тийм солонгос залуучуудыг солонгос төрлийн залуучуудыг нэг тийм сонирхдаггүй. Тийм болохоор миний хувь хүний одоо эмэгтэй хүний одоо type сонголтоор бол ингээд төгс сэтгэлт маань тавд жагслаа. Яг ингээд дөрөвт болохоор дөрөвдүгээр байранд би хэнийг жагсаана гэж манайхаа. Дөрөвдүгээр байранд би хонгорыг жагсаач. За хонгор гэд энэ залуу бол надад өөрийн гэсэн үнэхээр ертөнцтэй айгуу тийм содон хүн байсан те содон оролцогч байсан. За тэгээд хүмүүс гадуур явж байгаа тиймэрхүү яриа айгу муухай байсан шүү. Хүмүүсээ бид нэрийг харсан. Ингээд эн чин баг охтуудтай нь явуулчихгүй баг очиод нөгөө залуучуудыг нь оролдоод унах үү энэ гэсэн тиймэрхүү
комментод явж исэн. Тэр бол үнэхээр бүдүүлэг шүү манайхан тий. Түрүү хэлсэндээ би эмэгтэй хүн байлаа гэж заавал feminine байх албатай биш те. Эрэгтэй хүн байлаа гэж заавал тийм masculine, тийм energyтэй байх албатай биш. Тэглээгээд одоо энэ залуу те тийм эмэгтэйлэг тийм feminine тал нь илүү хөгжсөн байлаа гэж те. Тэглээгээд эмэгтэй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэглээгээд эсвэл одоо ижил хүснээ сонирхдаг ч юм уу те. Тим хүн бас гэсэн үг биш те. Хүнийг ер нь тиймэрхүү feminine талаар нь masculine талаас нь ингэж хараад айнсдаг gay байхаа эсвэл heterosexual байхаа гэж одоо тэгж боддог цаг үе өнгөрсөн шүү дээ манайхаа. Тэгэхээр хүнийг битгий тэгж тийм байдлаар нь доромжилж шүүмжилж байгаараа гэж би хэлмээр байна. Тэгээ тэр комментуудыг харахад бол надад үнэхээр муухай санагдчихсан. Тэгээ энэ хонгор гэж залуу болохоор угаасаа модель болохоор тэгээ ялангуяа Европод Берлинд тэ ингээд Германд гэдэг чинь одоо иймэрхүү модель одоо fashion industry-нд чинь айгүй тийм extreme байдаг шүү дээ. Тэгээ өөр нэгс нэг тийм зөвүүн юмуд байдаг. Тийм учраас угаасаа энэ хүн байгаа газар уусч байгаа шүү дээ. Тэгээ угаасаа тиймэрхүү жоохон vibe орчихсан байсан. Одоо тийм high fashion industry гэнтэй тиймэрхүү зөвүүн модель хүний одоо vibe орчихсан гэх юм уу те. За тэгээд ер нь айгүй өөрийн одоо айгүй содон ондоо тийм хүн шиг санагдсан. Тийм болохоор айгүй гоё байсан. Тэгээ ганц юм гэдэг юм бол шүү дээ. Энэ бол зүгээр жинхэнэ өстө миний хувь хүний зүйл заяа. Яагаад вэ гэхээр энэ залуу ингээ арталтаа нэг гизгтэй байсан шүү дээ, тэ? Нэг жижигхэн гизгтэй. За тэр шүү дээ манайхаа миний нэг өөрийн төөх байгаа аахгүй. Би анх Америкт ирээд нэгдүгээр курсд хурж ирлээ. Тэгээ нэгдүгээр курс яг Америкт ирэхээс өмнө яг тэр 100 яг нэгдүгээр курс болж орж ирэх гэж байгаа нэг хэсэг одоо тийм гадаад оюутнуудын нэг тийм групп гэж байсан байхгүй. Тэгээд хоорондоо ингэж харилцаж болдог. Тэгээд тэр группт би ингээ фейсбુકт зарим одоо манай сургуульд тэг бас адилхан надтай адилхан нэгдүгээр курст болж орж ирэх гэж байгаа. Тийм гадаадын оюутнуудтай тэр зундаа ингээд фейсбુક дээр танилцсан гэсэн үг байхгүй. Тэгээ би нэг залуутай Эквадор залуу байсан заяа. Эквадор залуутай ингээл тэр зунжингаа би ингээд юу яасан байхгүй. Мессеж хүчилцээл. Чи яста excited байна уу? Би excited байна. Хойлоостой очиж байгаа. Би тэтгэдэг өдөр очин. Чи хэддэг өдөр ирэх юм гээл те. Тэгэл хойлоостой тэгвэл юу яа шүү ингээд те очихороо ингээд уулзаа шүү, hang out хийн шүү гэл амар яаж тохирол те. Тэгээд би зүгээр яг жоохон байсан болохоор 17 настай байсан болохоор тэгээд жоохон бага штэ. Тийм болохоор жоохон ингээд 2-3 сард нэг залуутайгаа ярьчихж байгаа болохоор ингээд ягаад ч юм жоохон дасчихгүй юу? Жоохон бас ингээд сэтгэлийн юм одоо үүсчихгүй юу те жоохон ингээд сонирхоод эхлэхгүй юу. Окей. За тэгээд би яг очиод уулзахгүй юу нөгөө залуутайгаа сургууль дээр очиод уулзлаа. Тэгсэн чинь манай тэр Дэвид сая нэр нь хэллээгүй лөө. Эквадор залуу маань Дэвид гэдэг үсэн. Тэр Дэвид маань арталтаа яг энэ хинтээ хонгортой адилхан тийм гизгтэй байсан байхгүй. Тэрийг болохоор Америкаар гинэ англиар болохоор rat tail гэж ярьдаг. Rat tail hairstyle гэж ярьдаг байхгүй юу? Одоо rat tail гингүүд чи харахны одоо сүүл гэсэн үг шүү дээ. Тим нэртэй одоо үс засалт байхгүй юу? Тэгээд тэр надад ягаад ч юм амар таалагдаагүй би зүгээр тэрийг харчаад айгүй эк авчихсан байхгүй юу? Уул нь айгүй гайгүй залуу байж байгаа. Яг тэрийг нь харсан чи айгүй эк аваад ягаад ч юм 17 настай байхдаа жоохон хүүхдтэй байхдаа тэгээд тийм тэрийг хараад гэж бодчихсон чинь надад тийм одоо гэзэгтэй хүмүүсийг харахаар жоохон дургуун өрөөддөг болчихсон учраас тийм учраас би одоо хонгорыг 4-т орууллаа. Окей. Миний стол жихэн хувь хүний зүйл байгаа зү тэ. Тэрнээс шууд ингээ гаднаас нь ингээ харахад бол урдаас нь харахад бол үнэхээр гой залуу. Тэгээд гой зүүн стайлтай гой зүүн vibe-ны залуу байсан. Гэхдээ rat tail-ээс нь л болчихлоо. Sorry хонгороо. Sorry. За тийм байлаа, окей. Миний одоо түүх бол тийм байлаа. Ягаад энэ хонгорыг 4-т оруулах болсон шалтгаан. Сод гэрэл гээд тэр панелист бас ингэ хэлжсэн шүү дээ. Унтчихт ингэ хайшлаад авчмаар ингээд би бараг тэр сод гэрлийг ойлгосон л доо. Ягаад бол би өөрөө тэр нэг rat tail-нд дургуй учраас. Окей. Гэтэ бас хүний үсийг очоод тэгээд хайчлаад ахынч юу юм. Гэтэ зүгээр би жоохон ойлгож байгаа байхгүй тэр комментиг. Зэг одоо 3 дугаар байранд хэнийг оруулах вэ гэхээр манайхаа 3 дугаар байранд би хас чулууг оруулна. Окей. Хас чулуу. Би ми бол тасархаа chef's kiss бийтэй байсан. За тэгээд царайн ч гэсэндээ айгүй хөрхэн царайд те. Хүмүүс ярьж лээсэн л да оролцогч нь ч гэсэндээ эмэгтэй оролцогч нь ч гэсэндээ өөрснөө ярьж лээсэндээ дэндүү flirty, дэндүү settings, дэндүү ингээд бүх эмэгтэйчүүд рүү жоохон ингэсэн. Тэ бистэ чамайг яач шүү гэмээр те. Тим жоохон vibe өгөхгүйсэн байхгүй хүмүүст. Тэгээд хитрхи тийм байхаар бас жоохон
fuck boy шиг санагдаж штэ. Тийм учраас тэр тал дээрээ жоохон нэг таалагдаагүй. Гэх юм уу тэрнээс ч бол би царай зүс байвал байна. Гэтэ хөрх юмд нэгдүгээр анги дээр хасагдцсан дээ. Тэнгүүд нь бис oh my god no ингэж бодсон чи хоёрдугаар анги дээр хүрээд ирсэн чи. Яа, гэтэ тэр айгу гой сонголт байсан дээ. Айгу тийм гой зөв имийг асааж чадж байгаа байхгүй дээ. Тэнгисийн ирэг дээрх одоо энэ шоуны одоо зохион байгуулагч нь айгу гой зүйл хийсэн. Яг нэг хүнийг хасангуудаа буцаад аваад ирж байгаа. Айгу тийм эрт драма үүсгэж байгаа байхгүй дээ. Тэр нь гоё байсан. За хоёр дахь байранд би хэнийг оруулна гэж бодчихин. Цэги юу? Эсвэл нөгөө цэлмэгөө хоёр цэгийн аль нь вэ хөө чигш. За хоёр дахь байранд болохоор манайхан би одоо цэрэн тогтхойг оруулна. Үнэхээр вау тэр би вау баримл гэдэг шиг те грекийн тэр Италийн эсвэл янз бүрийн тийм те баримл дээр үе баримл байгаа байхгүй те Роми вау за үнэхээр гоё би хаатай байсан зүгээр вау үнэхээр шефс кэс байсан. Та нар ч гэсэн надад санал нийлэх байх. Тэгээ царайн ч гэсэндээ хөөрхөн залуу байсан. За тийм учраас би ингээд хоёрт оруулж байгаа. Тэгээд өөр айгүй дуугүй, айгүй тийм намуухан, айгүй тийм reserved, айгүй тийм дотгошоогоо залуу байсан те. Тэгээд бас яг угаасаа л харахад бол introvert те дотгошоогоо хүн харагдчихсан. Бас тэр нэг зөвөн болгож байгаа мó гэж бодсон. Өөрөө ингээд айгу тийм back айгу тийм эргэтэлэг харагдаж байгаа шүү дээ. Гэсэн те. Тэгсэн мөртлөө өөрөө амар тийм ном те ингээл би айгу ном уншдаг. Яа гэл байж байгаа нь бол айгу зөвөн харагдаж байгаа байхгүй те. Өөрөө тийм амар backstar гэж байгаа залуу юм шиг мөртлөө яг үндэ бол цааш нь тийм. Гэхээр те айгу гой балансыг нь олж өгч байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас надад үнэхээр таалагдсан. Яг тэгээд номер 1 болохоор манайхаа цэлмэг байлаа миний хувьд. Та нар бодож байгаа бах. Юу вэ? Why? Энд ч гэсэн амар даруулцсан залуу байсан шүү дээ. Яагаад нэгт оруулчихж байгаа юм бэ гэж бодож байгаа. Тэр зан нь манайхаа тэр алиалагч шиг даруулцсан ярцгансан. Тэгээ тэр зан айгу гоё байхгүй. Тэгээ ялангуяа ийм шоуны хувьд, entertainment шоуны хувьд бол үнэхээр байх ёстой хүн. Нэг тийм алиалагч шиг хүн заавал ийм entertainment шоунд дээр заавал байх ёстой. Амар тийм даргансан, дэлчилсэн залуучууд те байх ёстой гэхгүй. Тэгээ би энэ цэлмгийг бол үнэхээр бараг сүүлийн хэдэн оролцогчдын нэг байна гэж итгэлтэй байна. Хамгийн сүүлийн анги хүртэл явна гэдэгт би бол үнэхээр бат итгэлтэй байна. Яагаад гэвэл иймэрхүү алиалагч шиг юм entertainment олж чадсан. Тэгээ өөрөөсөө ингэж чадсан хүмүүс чинь айгүй урттай хугацаанд явдаг байхгүй. Тэгээ энэ надад юу сануулад байгаа байхгүй. Одоо нэг тиймэрхүү аимшиг өдөө штэ те. Одоо хүн амтанд алуулдаг нэг аимшиг хөнд гэдэг штэ ингээл найзууд ингээл бөөнөрөө те мод руу яваал цугаалалт гэсэн чинь ингээл те аялаар явж чинь нэг Texas Chainsaw Massacre энэ гэл нэг тиймэрхүү кинод байдаг шүү дээ те ингээл амар хөрөмрөөтэй алуурчин те тиймэрхүү кинод ингээл хідэн найзууд явж явах те заавал нэг найзуудынхаа дунд нэг дальчгансан алиалагч залуучууд байдаг шүү дээ нэг яайда байцг юмэр те тиймэрхүү залуучууд тэгсэн мөртлөө айгу сонин манайхаа зөвхөн кинонд ч эхлэхгүй л те тиймэрхүү цуврал муурлаар гардаг те тийм дальжсэн найзууд нь яагаад ч юм те өхгүй яваал гэдэг те бүр ингээ явж байгаа нэг сүулт нь хөтгч юм уу те тийм нэг тохиолдол байгаад байдаг. Яг тэр санд ороод байгаа хгүй энэ залуу. Бага байдал нь. Далчижсэн те зангараад байгаа мөртлөө ингээл байгаа л байдаг. Яг л тийм хүн. Окей. Тэгэд ер нь айгүй хөгжөөнтэй болгож чадчих байгаа хгүй те. Шоу нэвтрүүлгээ та нар ингээд бодоод үзтээ цэлмэг байхгүйсэн бол энэ шоу жоохон уйтгартай болно. Нэр шүү. Тэгээ айгүй хөгжилтэй болгож чадчих байгаа. Тэгээ сагсан бөмбөгийн залуу гэсэн. Тэгээ би ингээд нэг ажигласан юм нэ шүү дээ. Гаран дээрээ ийм шивэсний слифтэй байсан шүү дээ. Бүр гараараа дүр ийм шивэстэй байсан. Тэрэн дээр юу вэ? Харсан чинь New York хотын одоо зүйлүүдийг ингээд шивүүлчихсэн байсан. Одоо Statue of Liberty буюу одоо эрхчлөөний хөшөө байсан. Тэнгүүдээ доор нь Queens гэдэг одоо New York хотын 5 дүргийнх нь нэгийг ингээд биччихсэн байгаа байхгүй юу? Тиймэрхүү зүйлүүд байсныг би ингээд шууд нүд ингээд олоод харчиж байгаа байхгүй өөрийнхөө амьдралдаа хотыг бол шууд ингээд олоод харна шүү дээ. Хүний ханаас нь бол ханаас нь. Тэг би бодсон байхгүй ягаад заавал ингээд Нью-Йоркийн одоо юмнуудыг шивүүлсэн бол юу юм болов гэж бодсон. Өөрөө Нью-Йоркт амьдардаг байсан болов ч гэдэм үү те. Тиймэрхүү зүйл ингээд толгоонд орж ирэх болсон. Ягаад заавал Нью-Йоркийн одоо зүйлийг шивүүлсэн болоо гэдэг дээрээ зөв залуу байсан дээ. Үнэхээр хөвгөлтэй дээ. Тэр нөө нэг
охтуудад ингээл толгоос үл холбоод л чи бусдаас содон чи бол бүх охтуудын хажуудтай тим ийм гэлтэй бараг л одоо rapper хийх гэдэг амаа шин тийм айгу гоё залуу хөгжилтэй залуу байсан. Тэгээ тийм одоо хөгжилтэй тэ алиалагч шиг entertainment гэсэн үүднээс нь би энэ залууг номер 1-т оруулж байгаа юм аа манайхаа. Окей. За ийм байна. Үнэхээр гоё оролцогчд байсан. Тэгээ цаашдаа ч гэсэндээ угаасаа өөр шин оролцогчд орж ирэх юм шиг үлээ би ингээд хэдийгээр би тэ нэг өөрөө юунуудаа бусад ангиудаагаа үзээгүй байгаа болохоор ингээд шин мэдээллүүдийг харахгүй байхыг хичээж байгаа ч гэсэндээ ингээд тим оролцогч орж ирлээ энэ төр гэдэг тиймэрхүү зургууд яваад байгаа байхгүй. Тэгээ би ганц хоёр өөр шин хүмүүсийг харсан. Гэхдээ би одоо хэнийг нь хасагдсныг бол мэдэхгүй байгаа. Okay, тэгэхээр please guys, please don't say it, okay? Don't write it in the comments. Битгий доор комментээр бичээрэй. Хин хасагдсан тухай дээр, okay? Битгий намайг spoil хийгээрэй, okay? Зэг тийм байна наха. Та нарын хувьд одоо rate хийн гэвэл тэ яг сая надтай адилхан гэр rate хийсэн шиг rate хийнэ гэвэл хинийг rate хийх вэ? Одоо ямар байранд оруулах вэ гэдэг тухай бас доор комментэд бичээрэй, okay? За би өнөөдөр ийм харсан шүү манайха яг энэ бичлэгийг хийхээс өмнөхөн одоо Central TV-гийн телевизийн одоо өөрсдийнх нь Facebook хуудсан дээр Central телевизээс бүр ингээд юу яатсан бэлээ. Мэдээлэл хийчихсэн бэлээ. Ингээд бид нэртэй ийм 18-аас дээш насны тийм садар самууны хуулийн дагуу тиймэрхүү юмнуудыг харуулдаггүй битгий ингээд үзэгчтэй тийм худлаа мэдээллийг тараагаараа нэр хүндэд халдаараа гэсэн тийм юм биччихсэн байсан байхгүй юу. Тэгээ би тэрийг яагаад тэгэн мэдээлэл хийх болсныг мэдэхгүй. Гэхдээ үзэгчд айгүйх тийм сөрөг коммент бичсэн байх те. Юу хараалаад байгаа юм ойлоод байгаа шалтан хүмүүс харуулад энэ төр гэсэн байх л да. Тийм комментууд их ирсэн болохоор ийм одоо коммент бичгээс сэтгэл одоо мэдээлэл хийхээс аргагүй болсон байгаа. Тэг манайхаа болил доо. Come on guys. We're better than that. Ийм одоо reality show иймэрхүү entertainment юм үзэж чадахгүй ингээд хүмүүсийг нэвтрүүлэг хийж байгаа хүмүүсийг шүүмжлээд юу гаргаад байгаа энэ төргээд явах ч одоо бүр 1900-аад оны баг 1900-аад оны хүмүүсийн сэтгэлгээ байгаа байхгүй. Бүр хэдэн 10 жилийн өмнөх сэтгэлгээ байж та манайхаа юм үзэж сурах хэрэгтэй штэ тэ. Тэгэхээр битгий тэгж ингээ юм хийж байгаа хүмүүсийг тэ Central Television ч амар гой зүйлүүдийг ингэж зохион бүтээж шин содон юмнуудыг гаргаж ирж хийж байгаа тэ. Айгуу гой шоунуудыг айгуу гой entertainment зүйлүүдийг Central Television хийж байгаа үстэй тийм учраас битгий ингээд энийг юм хийж байгаа хүмүүс рүүгээ ингэж дайрч байгаарай манайхаа соёлтой ингээд зүгээр entertainment гэдэг зүйлээр нь хүлээж аваад үзэж сурчгаарай. Тэгээд би Central Television бол айгуу ойлгож байгаа хгүй. Би ингээд өөрөө gossip бичлэг гэдэг үндэ намайг gossip бичлэг хийнгүүт gossip бичлэг үзэж сураагүй хүмүүс ингээд над руу дараад идэгтэй яг л адилхан байгаа хгүй. Тэгэхээр телевизэг бол үнэхээр ойлгож байна. Битгий хүмүүсээ тэгээрэй, окей? Юмыг гоё хөнгөнөр хүлээж авч үзээд сурчгаарай. Окей? Зэг ийм байна манайхаа. Тэгээ та бүхэнд миний рейтинг ямар санагдав? Тэр тухай бас бичиж үлдээгээрэй. За ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээ channel дээр хэрэг subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.